За сайн байцгаана уу? За сайн байна уу? Тэмээ ямаа хоёр нь байна. Одоо бид хоёр ихэр байхын депрессийг ярих болоо. Яг үнэ. Энд ихтэй хоёулаа сүүлд хийзээ подкаст хийчлээ. Хоёулаа энэ байхад хийсэн шүү дээ. Сургууль байхад тэгэхээр баг сарын өмнө. Бараг сар гарны өмнө. Үгүй шүү дээ. Сар гарны өмнө. Харин тийм. 7 хоног болгон хийн гэсэн подкаст бас л гоё явж байна. Тэгэхээр ихэр байх тухай ярьцгаая. Хүн болгоны бараг шахуу асуудаг асуулт тийм ээ. Ихэр байх ямар вэ? Тэгвэл ихэр биш. Ихэр биш байж үзээгүй юм чинь яаж мэдхий бэ? Би төрөхтөө л ихэр байсан. Одоо ч ихэр байна гэж тас. Үнэ. Тэгэхээр гэтээ тэр одоо асуултанд нь хариулъя да ихэр байх ямар вэ гэдгийг тийм ээ? Ахаа. Ер нь бол тэг бит хоёр ч бас 90 ихрүүдээс өөр штэ. Тийм. Бид хоёр чинь хоёр өөр исэн патернал ихрүүд. Тийм. Хоёулаа эмэгтэй мөртлөө хоёр өөр исэн ихэр тийм болохоор бит хоёрын өндөр нам царай зүс ер нь ихэр гэж харахааргүй. Нэг өөртөө адилхан хүн бол байдаггүй. Ичгүй бол ихчдүүч гэж харахааргүй. Яа үнэ. Гэхдээ сүүлд гэхдээ жоохон том болсон ч адилхан болсон юм шиг санагдаад байгаа штэ. Тийм. Нөгөө стил нь ихтэй төстэй болсон болохоор тэгж санагдчихж магадгүй. Хоёулаа нэг тийм стрит стайлтай гэж нас. Тийм. Удамж стайл. Гэтэ миний хамаагүй л феминин ээ. Минийх бол угаасаа шүү. Тэгээ би угаасаа аав шиг харагддаг, чигийн угаасаа ээж шиг харагддаг болохоор. Харин. Ийм нэ. Гэтэ та угаасаа надаас өндөр үйл. Яа, одоо ч 13 санж өссөн. Чи метр хийдэлээ. Би 57 гэсэн. 57. Би ч метр 71. Тийм. За би 70. Тэгэхээр 12 санж. 12 санж гэхээр бас л гоё өндөр байгаа шүү. Нэг хосуудын өндрийн зөрөө гэдэг шиг. Тэгээ би Японд очиод бол 4 санж бол өссөн. Нэг мэдсэн чинь 60 хүрсэн явж иж магадгүй л байгаа шүү. Гэтэ чи одоо л нэр өсөд байгаа чи. Өсөд байгаа. Чи яаж өсөд байгаа нууцаасаа яриач. Тэгвэл Японд хүрэхээр өссөн юм шүү хэлээ. Манай сенпай ч гэсэн өссөн байсан шүү дээ. Яг уу гэтээ тэр 4 жил ганцхан санж өссөн байсан л та. Тэгэхээр чи ихтэй уур амьсгал тэгсэн мөртлөө Японы хүмүүс нь намхан шүү дээ. Харин тийм. Монгол хүн Японд очихоор ургана гэж байх уу шүү. Магадгүй мэдгүй. Гэтэ би бүр сүүлд яг үе мөчөөрөө өдөөд байна гэсэн чи бодоод байвал өсөлтийн л өвчин байсан юм шиг байгаа юм бас. Хөөе, энэ хар залуугаасаа өвдөг хар залуугаасаа ингэж муруу гэж хуйн моёнд харж шүрмэс татхаа гэрүүл явуулчихнаас. Биш ахаа. Тэг болчлаа гэдэг юм гэдэг шиг. Тэгээ цэцэрлэгт авахад бол бас хөөрхөн байдаг байсан. Тэр үе чинь бас өндрийн зүрх арай бага байдаг гэсэн. Тийм те. Гэтэ угаасаа 1 жил ирэх тусам баг 1 см-ийн зөрүүтэй болоод яваад байсан. Сүүлдэл чи өсснөөс биш. Тийм те. Бараг би чинь яг та 71-ээрээ байсан. Би чинь 4 санж намхан байсан гэдэг чинь хоёулаач бараг 16 санжийн зүрх бол байсан юм угаасаа. Ааха. Тэр үе чинь хүмүүс хараа тэгээ ер нь бол бараг юм ихэр цааш ихчдүү гэж харахгүй. Тэгээл ааха. Өөр ангид шилжиж өөр сургуулиасаа шилжээд очсон чинь бит хоёрыг ихэр гэдэгт итгэхгүй тэгээ. Тийм бит хоёр өмнөх сургуультаа би нэг мэддэг байсан юм уу гэж мэдээ. Ааха, хоёрын нэр төстэй болохоор хоёр худлаа яриад байгаа юм биш үү л гэж нас. Үнэ. Тэгээ хоёулаа хүмүүс ихсэг ингээд танихгүй хүмүүс болгонготой ихэр мөн биш гэж нэлээд гоё тоглолдог тий. Ааха. Бит хоёр ихрээ. За тоглосон юм аа. За юм ихэр биш үү? Би одоо бүр ингээ хүмүүс сүлд ингээд яаж яах чи би бас таныг анаа гэж дууддаг ч хэлэх үү.
Ингээл хүмүүст ингээл яа би ихэр штэ гээл за манай ихэр гэж ярьж явж байгаа л би хаяа ингээл угаалдаад анаа гээл чинь дөнгөт анатай мó бас гингөт нөгөө манай ихэр ихрийгээ анаа гэж дууддаг юм уу гээл би ингээл ахаад ихнээс нь ягаад ихрийгээ анаа гэж дууддаг болсон тухай ингээд ярина гэж бас ингээл тэгэл зүгээр тэгдээмаа гээд тэгэд яг үүндээ төрүүлж төрсөн болохоор анаа чи юм уу гингөт өгөө би төрүүлж төрсөн. Би төрүүлж төрөөгүй мөртлөө би их чинь мөртлөө ихрийгээ анаа гэж дууддаг. Гэтэ Монголын ёсны сүүл төрсөн угаасаа ихчнээ. Харин тийм Монголын ёсны сүүл төрсөн ихчнээ гэдэг ч гэсэндээ анаа гэж дууддаг ихрүүд бол байхгүй хаа. Харин анаа гэж дууддаг байх. Гэтэ би угаасаа харьцангуй өндөр болохоор. Тийм. Аха. За, ихэр ахын pros and cons заяа. Pros and cons. Con юу вэ? Con нь юу вэ? Pro хантай байх. Con хантай байх. Ер нь бол зүг шүү. Ер нь бол зүг. Тэр бол аль ч насанд бол нэх өөрчлөгдөхгүй. Энийг бүр амар easy-гээр тайлбарлаж болсон заяа. Одоо би жишээ нь заяа. Би дэлхийг сүрүүлэх төлөвлөгөө гаргалаа гэж бодъё. Заяа. Би сансарт гарч байгаа лазер туяа нарны гэрлээс лазер туяа гаргаад дэлхийг сөнөөнө гэсэн төлөвлөгөө гаргалаа гэхэд бүх дэлхийгээрээ үгүй гэж шааж хахад манай ихэр бол дэмжинэ. За тийм ээ. Энэ ер нь бол make sense хийж гинөө та нарт гэх. Чингээ хүн алцсан байсан ч гэсэн танай ихэр бол дэмжин гэдээ ойлгочих заяа. Хүн чинь ингээд насныхаа миний талд байх хүн ингээд миний ингээд насны найз, миний заяаны хань гэж шатна штэ. Ер нь бол яг тэр хүн чинь төрхөөс чинь бэлэн байсан гэж ойлгочих. Яг үнэ. Тэрийгэ хүлэн зөвшөөрөх гэж Багдаа жоохон зодтолтол болохоос биш. Тэ Багдаа цэцэрлэг 1-2 дугаар ингээд амар ам байсан мөртлөө дунд ангитай бит хоёр бүр алцаад зодтолтоо хэрэлдээд тэгээд ахлах анги руу оронготой энэ чи бас дайчгүй хүн байсан байх шүү гэж харин тийм амар бэст болсон гоо оюутан болсон чинь салаашаас үнэ бараг сална гэж бодоод бэсти боллосноо тэгснээс салсандаа дургу өрөөд байх үед яахааргүй өөр сонирхолтой байсан болохоор их л зүрх юм гадтал байсан л та. Харин тийм ээ. Ер нь тийм шүү л. За, прон бол угаасаа байнга чиний талд байх хүн. Тэгээ ямар ч юм асуудал гарсан, гэр бүлийн асуудал гарсан, эсвэл зүгээр хувийн амьдралын асуудал гарсан, бүгдийг мэддэг. Тэгээ чамайг ойлгодог, чиний өнцгөөс бас ойлгодог. Тэгээд ямар ч байдалд угаасаа чиний тал байх хүн ингээд байгаа гэдэгт нь хизээч ганцаардахгүй заяа. Хизээч ганцаардахгүй. Өөр ганцаараа болно гэж байдсан шүү дээ. Тийм. Нэг дэлхий бүх хүмүүс ингээд чиний эсрэг байсан чи өөрөө иддэг. Нэг амар өөртөө итгэхэд ах шаардлага байхгүй танай их угаасаа чамд итгэж байгаа гэсэн менталити. Үнэ. Ер нь хизээч яг ганцаараа байна гэсэн яг бодол бол бодож үзээгүй бүр ингээд бүр шаардлагатай тулсан байсан ч яг ингээ хамт байгаа хамт шалтаа бууцсан явж байгаа гэдэг хэсэг. Чи тартагтаа тулсан ч гэсэн. Тэгээд аав ээжтэй хэлэхгүй байсан ч гэсэн нэг их харагдаа чи ер нь бол. Үнэн. Тэр бол орхгүй. Харин тийм. Тэгээ Багдаа яг ингээд би багт нэг ээж ярьж исэн юм ийг санд юм аа нөгөө хоёр ихлүүд ингээд би бинтэйгээ тогсоор жаад өөр хүмүүсттэй нэг тийм нийлж чаддаггүй сурдаггүй гэдэг юм. Тэр нэлээд үнэн баха. Тэр бол ер нь бол нэлээд үнэн байсан. Би юм бусад хүмүүстэй ингээд нийлж цаашил харилцаа үүсгэх хүмүүсийг жоох юм сонирхдаг гэж тас. Тийм. Яг аавал ер нь хүмүүстэй нэх ингээд өөртөө бараг хүмүүс ч ингээд өөрөө төрүүлж ярихгүй бол бараг ярьдаггүй нэг хүмүүстэй ингээд ер нь нэх
харин уу ярина уу байна уу нэ хамаагүй тэгэл нэг тийм найз мэз гээд дуудчих хүмүүс ер нь цөөхөнтэй ингээд хоёр бинтийгээ нийлээ. Антис social хоёр станс тий. Жинхнээс нөгөө хошин шууд дээр гардаг шиг хоёр их хэрэглэг. Тийм байдаг гэсэн. Тэгэл шилжиж мэлжээл өөр хүмүүстэй жоохон хөрөлж эхлээл тэгээл жоохон илүү сошиал болсноос биш. Ер нь бол хүмүүс ингээд юу гэж бодох нь ингээд хүмүүс санаа зовх нь дургүй байна уу гэдэгт ерөөсөө санаа бол зовндаг байсан. Өстой жинхэнэ юу ч боддоггүй нөгөө don't give a fuck гэдэг шиг. Ерөөсөө юу ч бодгүй. Угаасаа миний ингээ хачин сонирхлыг манай ихэр хамт дэмжээ явчлаа та таалагдана байна надад хамаагүй. Тэр гэхдээ тэрнээс болоод жоохон ганцаар болонгууд бас за болохгүй байна гэсэн юмнууд нөгөө яриа мараага жоохон цэгэн сураагүй. гэж оюутан болсоос ойлгосон. Хэнти жоохон яриа мараага цэгэн сураагүй нөгөө ямар ч балаа юм ярьсан ингээ хамт ойлгохтой хүн байсан болохоор тэгсээр байж байгаа тэрэнд нь хүмүүс дасаад найслаа яваад идэв гэсэн. Тэг ганцаар болчихгоо жоохон яриагаа цэгнэхтэй байна. Юу яриха бодох юм байна. Энд чинь нэр ингээ ганцаараа юм биш тийм гэж бодвол. Тийм. Гэтэ ер нь угаасаа дотны их рүү socialize хийх амар хэцүү байдаг баха. Тийм бах тийм. Хоёулаа ч харин гаягүй төрлөнчтэй үлдсэн зарим нэг их рүү чинь бас л яг бинээсээ өөр хүмүүстэй ерөөсөө нийлдэггүй. Тийм бас бүр тийм их рүү дэдэг. Тэгээ бүр identical тийм. Бас тэтрийг бодвол хайгуу хэтэрхий салангат ихрүүдийг бодвол дотн бүр ингээд яг нэг хүн шиг амьдардаг ихрүүдийг бодвол тусдаа хүн гэдгийг ойлгодог юм. Өөрийнхөө identity дээ тий. За одоо консон юу вэ? Консон ойрхоо хэрэлдэж гээд байдаг. Хамт байхаар. Хоёр ингээд нэг хэтэрхий хоолтой байж болохгүй, хэтэрхий ойрхон байж болохгүй нэг тийм хоёр электрон шиг байх юм тийм. Тийм. Вивинээсээ ингээл холдонгуудаа ингээл вивинийгээ санаж өгчих гээл. Тэнгүүтээ ингээд уулзсангуудаа ингээд уулзсан байгаа мөрчөө бас ингээд жоохон бишүүрхэн заяа. Тэгээ сүүлдээ ингээд яг уулзсан байж байгаад уулзсангууд бишүүрхэн шагаад what the fuck. Ёо. Тэр амар үнэ. Уул нь ингээл өдөр болгон л яриад бараг тэгэл 7 нэг өдөр болгон шахуу уцаар яриад байгаа мөртлөө уулзсан гот. Юу лээ? Бүгд нэг эмээ өвгөн дээр нэг 3 сар байж байгаа яг аав ээж хоёр авахад ирэнгүүт нэг бишүүрхтэй штэ. Яг тийм бишүүрхтэй ёо. Тийм бишүүрхэлт байна. Тэгэл голдоо орж ирээл. Яарэ. Үгүй голдоо орж ирээл гайгүй болол болж байгаа л буцаж хэрэлдэж эхлээл хэрэлдээл буцаж эвлэрч исэн чи буцаа салах болол. Ёо. Лоса тий. Хоёулаа яг нэг байрны нэг давхар хамгийн дээд давхар хоёрт амьдрах хэрэгтэй юм шиг байгаа. Ихтэй хав. Өнөө. Аран сайхан яваад очихоор. Нэг нь 11 давхарт, нэг нь 9 давхарт ч юм уу. Тийм. Ядаж нэг хороолол ч юм эсвэл хажуу хөршийн хороололт. Нэг нь нэгдүгээр орц, нэг нь хоёрдугаар орц. Тийм. Зөв. Ойрхон мөртлөө хоол мөртлөө ойрхон амьдрах хэрэгтэй юм шиг байгаа. Тийм нүдэ. Гэхдээ хүмүүс яг ихэр хүмүүстэй найзлахаар ямар хөө санагддаг болоо. Би бүр сүултээ ингээд анхандаа боддог шүү дээ. За ихрийнхээ тухай ямар нэгэн ярианы сэдв рүү орохгүй ярьцгаая гэж бодож байгаа л яаж чад манай ихэр тэгсэн манай ихэр гээл нэг мэдсэж ихрийнхээ тухай баах ол юм битсууж байна. Хуулцсан үндэ би нэрээ ихэрштэй. Хийвч ямар ч хаваатай. Гэтэл ярьцдаг те. Хант амар сонирхолтой. Тэгээ ярьж явж байгаа л юу вэ? Хүмүүс ч анх уулзсан үстэй би ихчтэй штэ би дүүтэй штэ гэж бол ярьдаггүй штэ. Ихэр хүмүүс би ихэр гэдгээ хэлдэг.
Тэгээд хоёр л байж магадгүй. Мэдгүй би босол ихрүүд хэлдэг хэсгийг мэдэхгүй байна гэж. Тийм тэгээ ихэнх ихрүүдтэй яг үндэ нэг хэлдэггүй мэдгүй сайн мэдгүй л. Би ихтэй сургууль дээрээ нэг ихэр хүүхдтэй охинтой уулзсан юм а. Би ихэр гэдгийг бүр бараг жилийн дараа олж мэдсэн шүү дээ. Өөр сургууль явдаг гэх. Тийм үү. Тийм. Ихрүүд угаасаа оюутан болоос халтын юм шиг байгаа тий. Эсвэл яг оюутан болж төгсчөөд халтын юм шиг байгаа тий. Магадгүй. Гэтэ ер нь holy shit. Ихрүүдийн салалт бүр another level of breaking out заяа. Аха. Чи нөгөө нэг хосуудын long distance бичлэг байдаг шүү дээ. Тэрийг харангууд би ингээд relate хийгээд нагаад ингээ long distance хосуудын ингээд struggle баг энд ингээ struggle болоод байна. Чи ингээд 2 жил үерхсэн хүнээсээ long distance болоод хасах ямар сасрын байдаг вэ гэдэг нэг тиймэрхүү бичлэгнүүд явдсан шүү дээ. Онлайнаар, махаар, сошиалаар. Чи яг 18 жил үерхсүүдээс багасаа салжин гэж бодоод үзсэн. Тийм тий. 18 жил хамт амьдарсан 18 жил ингээд өдөр болгон цуг байсан хүнээсээ салж ийн гэж бодоод үзсэн. Тэр бол бүр амар бүр шал өөр мэдрэмж. Гэхдээ дүү мүүтэйгээ уг нь бас байнга байдаг байсан ч гэсэндээ их тийм тантай адилхан настай бүх юмаа ярьдаг байсан хүнээсээ ер нь бол салж ийн гэж бодсон. Хүмүүс ч нөгөө twin flame ихэр дөлөө мөлөө гэдэг дээ шүү дээ. Ер нь бол жинхэнэ ихэр дөл гэдэг. Гэтэ баг миний twin flame чи байх уу гэж. Тийм бах уу. Угаасаа өөр хүн бараг байлгана гэж бодох төсөөл орж ирэхчихгүй байна да. Ааха. Гэтэ тэр амар өөртөө амар гал ус хоёр шиг мөртлөө амар адилхан ч шиг. Гүн. Юу гэдэг штэ. Ин ян гэж үдэн штэ. Яг тэр шиг хоёр. Зөө. За тэр нэг юм байна заяа. Ихрүүдийн салалт бол үнэхээр новшийн зүйлүүдийн нэг дахиад нэг конон хүмүүс ингээд амар бит хоёрыг хооронд нь харьцуулдаг. Нэмээд бит хоёр өөрөө өөрсдөө нөгөөтэйгээ харьцуулдаг. Тийм дээ. Энэ стамуу зуршлуудын нэг шүү л. Энэ бол зүгээр хамгийн том муу тал. Тань бол амар ихтэй ч гэсэндээ яг тэрнтэйгээ тэнцэн мангар том муу талтай. Тэгэл хүмүүс чи тоондоо сайн байхад чи яагаад муу яа? Их чи яагаад тухайнтайгаа чи тийм биш ээ. Хилэндээ сайн байхад яагаад сайн биш ээ. Ааха. What the fuck. Энд чинь ингээ би намайг хамгийн токсик нэг юм нь ингээд яагаад бит хоёрыг харьцуулаад байгаа юм бэ гэж ярьдаг мөртлөө яг юм нууцхан өөрийгөө нөгөөтэйгээ харьцуулдаг. Харин тийм ингээл зурсан зурган дээрээ авсан дүүмөн ер нь тийм юм дээр харьцуулагдана. Ааха. Манай ихэр айс дээрээ ер нь бол надаас илүү авч ирсэн байхгүй ихний өгүүлтэн дээрээ. Тэгээ би бүр өөрийгөө чамтай амар хайрцуулаасан ёо. Өөлж мөлс би тэгэл тэрнээс хойш депрессэнд орж ирсэн байт юм аа. 12 дугаар анги. Амар стресстэй л заяа. Тэгээд би бүр явах улсаа ч сонгоогүй байхад манай ихэр ингээд сургуулиас урилга авсан байсан. Яа тэр мэдрэмж бол бүр үнэхээр next level. Иргэн тойронд байгаа бүх хүн намайг чамтай харьцуулаад тэгэнгүүт би өөрийгөө чамтай харьцуулаад яа тэр үнэхээр новшийн мэдрэмж oh my god. Харин би ч гэсэн бас тэгсэн ш та ингээд Австрали явчаад яг юу л ажил яваад бүр амар их мөнгө олоод аав ээжтэй л мөнгө явуулж чадаад хахад би баг дөнгөж хийсэн ажил байсан л да гэхдээ ер нь тийм сайн ажиллахгүй хичээл муугаа юм санагдал бас өөрийгөө амар харьцуулаад ааха тэгээд чигийн ингээд сургуулийнхаа топ 30-д ороод ингээд бүхэл бүтэн нэг семестр ч биш бүр бүтэн жил ингээд сургалтын төлбөрөөсөө чөлөөлөж жахаад аав ээж миний сургалтын төлбөрийг ингээд төлж мөлж байгаа юм бүр би бүр өөрийгөө амар харьцуулаад амар хичээлээ хийхгүй байгаа юм шиг санагдаад тэр нэгэсний мотивац болдог юм л да гэтээ амар токсик мотивац.
амар токсик мотивац. Тэнгүүд бид хоёр яг нэг нэгнийхээ ингээд угаасаа гатардаг юмнуудыг нөгөө талынхаа сайн талуудаа яриад байгаа байхгүй юу? Ааха. Яг эдээс харахад уг нь бол дорд ороо хөөрхийн амтан чадлаараа хичээж байгаа нь харагдан заяа. Гэхдээ бид хоёр нөгөөхтөөгөө харьцуулаад хэрвээ ингээд харьцуулах юм яг юм ахыгч биш заяа. Ахыгч уусаа төрүүлээд өгсөн юмнуудаа төрүүлээ үзсэн илүү байх нь ойлгомжтой шүү дээ. Яг зэрэг төрсөн, зэрэг өссөн, бүх боломж нь зэрэг дайсан мөртлөө өөр юм goal accomplish хийхэд яг нөгөө хүнийхээ амжилтанд ингээд би яагаад тэгж чадахгүй болоо гэж амар бодлоо. Хүмүүс ч нөгөө нэг хэсэг юу илээ сошиалаар амар өрсөлдөгчөөсөө нэг алхам төрүүлж сэрмэр гэсний тиймэрхүү постууд амар явдаг байсан шүү дээ. Тэр өрсөлдөгч нь хэн ч юм мэдгүй хүмүүс ингээл өрсөлдөгчөөсөө нэг алхам илүү өрсөлдөгчтэйгөө ялаа малаа гэж баахан пост явдаг байсан. Хүмүүс ч ингээд амар дэлхийд даяар хүмүүстэй өрсөлдөг байхгүй ингээд яг нэг тийм ингээд нэг хүнтэй ингээд өөрийгөө амар харьцуулж ирсэн. За бараг дээр болоод ирэнгүүт өөр хүнтэй босож харьцуулаад амар олон хүмүүстэй би нэгээ өөрийгөө харьцуулаад тэгэхгүй заяа харьцуулдаг ганцхан хүнтэй. Би нөгөө инстаграмаар өөр хүнийг хараад өөрийгөө харьцуулж штэ. Тэр хүнийг блок хийгээд чи өөрийгөө дахиж харьцуулахгүй штэ. Йоо. Тэгжахад танай ихэртэнд амар юмнуу шааж байгаа гэсэн бодол байна. Тэр бол зүгээр ихрүүдийн хамгийн том кон. Яг ингээд чиний насны заяаны чинь сайн найзыг насны чинь заяаны чинь ингээд өрсөлдөгчтэй цуг өгж байгааг ихэр гэж хэлнэ. Yes. Яг зөв. Яг голын налаа хэлчихлээ. Гэтэ ер нь бол амжилтнууд нь өөртөө амар баярлдаг л да. Бүр чин сэтгэлээс амар баярлдаг шүү дээ. Чиглэлийн амжилтанд амар баярлж байгаа ч гэсэн бас амар би яагаад тэгж чадахгүй юм болоо гэж боддог юм. Зөв. Одоо гэхдээ ер нь хичээл мчээлээ төгсгөөд ялчгүй арай өөр амьдралын яг юу уус мусаар ингээд юугаар явах болохоор тэр нь бол арай багасах байхаа. Өмнө чинь сургууль дүн муу яг адилхан замаар явдаг байсан болохоор харьцуулт бүр нэлээд ихтэй байдаг байсан. Тийм тий. Би зүгээр шүрмэс хатгаад байлаа зүгээс. Одоо сүлдээ шүрмэс татахаар яаж зүгээр болохыг ойлгоноос. Эсрэг тал руу татаад байгаа шүрмсийнхээ эсрэг тал руу татчих юм бол шүрмэс байх болчт юм байлээ шүү дээ татхаа. Тийм үү? Аха. Систем гэдэг юм байна. Нөгөө хөлийн хурууны шүрмэс ингээ урагшаага татагддаг шүү дээ. Урагшаа татагдвал хойш нь хүчээр татаад, хойшоо татагдвал урагш нь хүчээр татаад ах юм бол шүрмэс татхаа болчт юм байлээ шүү дээ. Зөв. Хөдөө 20 настайгаас их олон юм сурч байна. Тэгээд ер нь бол дүн чинь онц гарч ийн үү, сайн гарч ийн үү, муу гарч ийн үү, ер нь бол надад бол хамаагүй байдаг гэсэн. Би зүгээр чэгигээс дээр гарч ивэл бусд нь хамаагүй дээ гэж бодож яддаг байсан. Өнөө. Хоёулаа хүмүүсээр гэтээ ер нь би бидний бодлыг уншиж чаддаг гэж амар тоглодог байсан тий. Ёо. Гэтэ барагцаатай таадч дуудчихдаг л байсан юм да. Таад юм аа, хаяа таад юм аа л. Хаяа үнэхээр таагаад идэм аа. Гэтэ ер нь бол хэдий ихэр байсан ч гэсэн бид хоёр өөр улсад амьдарч байгаа. Ер нь хоёр өөр зан арын шинтэй хүмүүс. Тий, дээрээс нь хоёр өөр юм хүмүүс хоббитай. Амьдралын ингээд яг үе шатны хүртэл арай өөр гэх юм уу? Би нэг өөр үе дээр явж байгаа чигийг нэг арай өөр үе дээр явж байгаа жишээний. Тэнгүүд тэр одоо 10 жилийн дараа бас яах чинь? Нэг нь гэрлээ төрсөн байхад нэг нь хүнтэйж үрэхгүй явж иж магадгүй хүмүүс. Тэр бол нэлийн магадлал өндөр шүү л үнэхээр. Яа, чи гэрлээ төрчих юм бол манай хамаатнууд ер нь бол хүмүүс юу гэж хэлнэ гэж чи одоо хот зарлаа, оройтлоо, ихрийгээ хар баба.
Би бол тэр үед яг хэлэн too much ихрэх хөвгтөг явж чарлаа гэж. Тийм. Би үнэхээр төрч юм бол танаар төрүүлээд харуулнаа. Нөгөө хүмүүс хэлдэгтэй нэг ирээд хүүхэд хараад өгөх юм шиг, нэг ирээд памперсын солиод өгөх юм шиг гэж ярьдэн штэ. Би бол хүүхэд харагдав. Би бол памперс солино. Үнэн тэр гэхдээ нэг улсад байвал би гэдэг хүмүүсийн төрч мөрөхөд ингээл би ээжигээ амар төрөхөд хамт баймаар байна. Яг ээжиг хамт байлгавал амар хүснэ л дээ. Би ээж яаж байгаагийг таныг хамт байлгах хүслээ. Тэр нөхөр яах вэ байж л вэ? Гэтэ чи ээж болох юм бол заяа. Би бас ээж бол. Ямар ээж гэдэг үлээ? Нөгөө cool aunt. Cool aunt-аас гадна дахиад нэг юу godmother. Godmother-ыг одоо юу гэдэг юм бэ? Бурхан ээж гэх юм. Том ээж гэх юм уу? Ер нь тэгвэл тэр чинь тэгээд нэрийн өгсөн хүмүүсийн л хэлээд байдаг үстэй. Би том ээж болно. Би танай хүүхдийн том ээж болно. Зөв. Адилхан царайтай. Бага ээж ч юм уу? Юу гэж бага ээж. Энэ godmother гэдэг юм да. Харин godmother-ыг гэдэг монголоор хэлдэг юм баг байдаггүй дээ. Бараг зүгээр ихч ээж гэх юм шүү. Ихч ээж. Ихэр ээж. Үгүй. Ихэр ээж чинь хайхын том ээж юм уу бага ээж л болно. Тийм л. Эсвэл өндөр ээж. Тамиггүй. Өндөр ээж бол. Харин ээж хат гэж байдаг шиг нэг юм тухайд бодож олно доо. Гэхдээ би бүр үнэхээр хаяа манай бас хоёр ажиллах хэрэгтэй ихрээд байсан шүү дээ. Тэрэнд яг атаархдаг байсан юм хаяа мэддэхгүй суудал солиод зүгээр фаны байдлаар суудал сальд суугаал өөрөөсдийнхөө дэвтрэг салцсан хичээл яваал. Би нэг өдөр тэгж солигдож үзэх юмсан гэж бүр амар боддог байсан. Яг ихрийн тим ерөөсөө бенефит байхгүй байхгүй юу? Тэр юу гэдэг штэ юу лээ parents trouble чим хүртэл амар өөр тийм ээ ямаа юу шиг юм аа манай ихэр яг хон шиг өчтөг заяо том борхи өндөр тэгшгэн би яг дээгүүр нь морь гүцсэн юм шиг өчтөг заяо гацгаа жижигхэн сунгаа No. Йоо. Ер нь бол өөр юм үстэй шүү. Ихтэй. Гэтэ хоёулаа байгаа штэ. Яг нэг нэгнийхээ хатаасдаг юмыг ярихаар хоёулаа л нэг зүйл яг шаагаад байгаа байхгүй. За би чинь хараал хийж болох хөлөө хоёулаа чи. Та саяжанга бараг 30 минут бол зогсолтгүй хараал хийсэн байгаа. Би нэрээ амар хараал хийдэг. Манай ихэр хараал хийдэггүй шүү дээ. Нэгтэй англиар хаяа харах нь хараадаг. Гэтэ мэдгүй хараал хийхгүй яг зүгээр энгийнээр албан ёсоор ярих гэхээр би нэг тийм нэг бол хитрхи албаны нэг бол амар эргэлээд байгаа юм шиг надад сонсогдоод байт юм аа. Тийм үү? Мэдгүй. Яагаад гэдэг юм бэ? Гэхдээ жоохон санагдаад байдаг юм. Ярьсараа жагаад атсан л ах л та. Гэтэ хүмүүс хоёуланг нэг тийм адилхан ярих хэв маягтай гэдэг дээ шүү дээ. Харин тийм тэр бүр үнэхээр new information. Айгу тэр амар бол шинэлэг санагдчихсан. Ерөөсө тэрийг анзаарч байгааг болохоор ер нь хоёуланг өөр санагддаг да. За яг айлгын төстэй байж магадгүй. Гэхдээ хоёулаа л хортих. Нэгдүгээр. Хоёрдугаар би амар хараал хэлдэг чи огт хараал хэлдэггүй яаж хоёр адилхан сонсогдоод байна. Харин тийм хэм маяг нь адилхан гэдээсэн би бас тэрийг гайхтыг. Тэг хүмүүст адилхан сонсогд юм шиг лээ. Ялангуяа англи манглаар ярангуут адилхан гэдэг чинь. Тийм англиар ярил хоёр айгуу төстэй сонсогддог. Гэтэ англиар ярьж байгаа би монголоор ярьж байгаа би хоёр шал өөр хүн.
бодож байгаа юм нь үртэл хоёр шал өөр хүн. Яг нэг тийм bipolar юм шиг заяа. Хэлээг. Чигийн японоор ярьж байгаа хэлж байгаа хоёр өөр хүн, англиар ярьж байгаа хэлж байгаа дахиад өөр хүн. Японоор ярангууд бүр цаанаасаа нэг тийм бабли болоод идэв шүү бүр ингээл хөөрцөн. Шал өөр персон. Чигийн японоор хингийн хэлтэй. Үгүй дараа бол. Би копи явш. Юу хэлэх юм? Юу ч хамаагүй. Би 20 настай гэж хэл. Атаси хатачи дэс. Ваташи хатачи дэс. Та ямар монгол аялахтай ирд юм уу гэсэн. Атаа. Би угаасаа тэ өөр таны мань үзээгүй юм чи өөр таны үзгүй. Би яг тантай ярихаас өмнө үзэж эхэлж байсан. Атаа. Чи юу үзэж байгаа? Мэдгүй нэг данжинтэй исекайтай хоол хийдэг аним. Гэхдээ ер нь нөгөө би одоо 100 нөгөө энэ хоёр өгийг бодож байгаа болохоор ер нь жоохон буцаж аним үзэхдээ гэхдээ би ингээд өмнө нь байнга англи хадамжтай үздэг байсан. Одоо шууд тэр чигээр нь ханзаар нь үзд юм уу гээд. Тэгвэл хамаагүй сайжрах байх гэж бодоод ханз манц хийжлэхэж гайгүй болоо гэж бодоод. Чихтэй хилэндээ яа харахгүй сайн. Бид хоёр угам дунд ангиас хойш хоёулаа л аним үзсэн, хоёулаа л анимд орсон, хоёулаа манга уншдаг байсан. Гэтэ би хизээч Япон сураагүй гэж нас. Тагтээ илүү маттай сайн шүү дээ. Маттер бол бас л адилхан. Нэг дамжаамж өгсөн ч хамаагүй илүү сайн. Яг мат физик эдэртэй хамаагүй сайн. Би бол физик бүр байхгүй. Гэтэ би хоёрын нэг адилхан юм хоёулаа хиймдээ муу гэж нас. Тийм дээ. Хиймэг бүр үнэхээр яагаад хийж чаддгүй байсан те. Хэрэгтэй баг багшаас олсон хөө. Окей, ер нь хийм гэсэн мах хийм ер нь ойлгодог гэсэн. Хийм хүмүүс ойлгодог хүмүүсээр гайхдаг бол. Би хиймийг ойлгодог хүмүүсийг үнэхээр биширдэг. Үнэ. За хиймийг яг урал морлыг ойлгоод байгаа юм заяа. Им basic юмнуудыг ойлгоод байгаа юм заяа. Ойлгохгүй биш ойлгоод байгаа. Тэр бодлогыг л яаж бодоод байгаа гэсэн ойлгоогүй ойлгож гэж бодоогүй те. Үнэ. Гэхдээ тэр чинь бараг юу гинт 1 2 нэмэгдээ юу болчиход байгаа юм бэ? Яг юу болоод байна гэж байж хавцлагаас хавцчих. Тэг яг шалгалтын өмнө бэлдээл маргааш шалгалтаа өгөөс нөгөөдөр нь мартчихдаг байсан. Тийм байсан. Багш нар ихтэй айгүй хоёр ихрээ гэж дууддаг тийм хүмүүс байна. Одоо ер нь хоёр ихэр болохоор ингээд бусад хүмүүсээс илүү их нэрний хочтой юм шиг санагдаад ш надад. Бид хоёрыг амар олон очоор дууддаг тий. Тийм. Одоо чи томоо жижигэ гэж бид хоёрыг дууддаг. Энэ тал дээр. Тэгээд Айса багийнхаа очийг хэлэхгүй байх уу? Хэлчихгүй дээ. Нэг хичмээр хоч бол биш шүү дээ угаасаа. Үгүй шүү дээ амар хичмээр шүү дээ. Юу яриад байгаа байх ш. Нэг зүгээр санагдчих шүү дээ. Түгээрээ чи хэлдэггүй. Тэгвэл байлаа. За мэдээж бүр жоохны хоч байгаа. Тэгээд жоохны хоч байгаа. Хоёр жоохны хоч байгаа. Хоёр жоохных. Нэг нь бүр жоохных, нэг нь арай жоохных. Ямар их жоохны хоч юм бэ? Тэгээд яг ингээд өмнөх сургуульд байхад яг цэцэг чимгээ гэж дууддаг байсан. Та цэгээ олгоцсон. Ягаад тэгэхээр цэцгээгээ тахаар амар охин юм мэдгүй амар girly сонсогдоод ингээд цэгээ болсон. Зүгээр явжсэн нэрийг тэгж болгож байгаа байхгүй тэр бол. Миний нэр зүгээр голтон зүгээр өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Амар хэцүүтэй хошин шог дээр амар эрэгтэй нэрний араас цэцэг залгана эсвэл амар эрэгтэй нэрний араас чимэг залгаад эрэгтэй жүжигчин эмэгтэй болцсон дөрүүд амар их явдаг байсан те. Oh my god. Чулуун цэцэг чулуун чимэг гэж агаад what the fuck? Тэнгүү тэр нь авлуу боёо юу ч. Тэгээ ингээд уулын ингээд цэцгээ чимгээ гэж дууддаг байсан. Тэгж яагаад тэр өстэй болохгүй та яаж яхад амар хүмүүст хоч нэр өгдөг төхөө ингээл
Ер нь хүмүүст амар хоч нэр өгөх дуртай. Хоч нэрийг өөрчлөн. Тэгээд зүг зүгээрээс нэрийг цэгийн болгоод цэгээрээ тэгээ бүтэн 12 төгсөж байгаа байхгүй. Тэгээ ингээд за явсан чинь тэгээд цэгийн биш ингээд ихний ингээд нандаа гэсэн нэрнүүд нь явж байгаа байхгүй. Тийм тэгээд би наана болоод тэгээд би энэ чинь ингээд нандаага ашиглаа явж ангууд нандаагаар хэлж чадахгүй ингээд Япон хэлэн дээр одоо ингээд нандаа гэдэг үгнийх нь аагийн солиот юм шиг хасцсан заяа. Тэгээд нанди гэж дуудагддаг заяа. Тэгээ ажлаас асан ч гэсэндээ би тэр нэрэндээ дасцсан болохоор ингээд намайг юу гэж дуудахыг нүгт нандаа гэхгүй байнга ингээд одоо ажлын бас нэг тийм ширэн нэртэй болцсон за. Би бас анхандаа ингээд наана биш Надя гэж уг нэрээ бодож олсон байхгүй. Би амар сонин заяа, амар өвчтэй заяа. Манай сургууль ингээд нэг 7 хоног ориентейшн болж байгаа байхгүй юу? Welcome week. Хүмүүс ингээд сургууль ямар байх вэ? Ямар платформ ашиглах вэ? Сурж байхад миний виз гараагүйсэн заяа. Тэгээд 5 дахь өдөр миний виз гараад хагас танд нь нисээд бүтэн санд нь ирж байгаа байхгүй юу? Тэгээд нэгдэлт хичээлтэйгээд тэгээ би ингээ онгоцон цуугаад амар олон цаг явахдаа юу гэж нэрээ хэлэх вэ? Бүтэн нэр угаасаа хэлээд хинч ойлгохгүй, сонсохгүй, намайг дуудаж чадахгүй тэгээ хоч бодож байгаа байхгүй юу? Тэгээ хоч бодож байгаа ChatGPT, MPT хэрэлдэж байгаад Надя гэдэг нэр бодож олж байгаа байхгүй юу? Жоохон оростоо нэр. Тэгсэн чинь энэ Австрал дракууд намайг Натя гэж татараад Цэвэр орс олгож шít. Тэгээд за энэ арай биш юм байна гэж тэгэнгүүтээ зүгээр наана олгоод Наана чинь ч одоо барыг дасцсан зохицсон нэр дээ. Тэгээд анхандаа миний монгол хэл хэлсэн балаарсан юм байна. Анхандаа ингээд наана гэж биш нана гэж өгөн би бодсоохгүй юу? Нана. Зөв. Тэгвэл 7 гэж би бодсоохгүй. Тэгээ сүүл би нана гэдэг аним байдаг гэдгийг гол мэдээд явж үзсэн шүү дээ. Өндрийг үзсэн юм уу? Үзсэн. Би бас эхнээс нь дуустал үзье дагээ бодоолаа bucket list-д хичээд байгаа. Уул нь одоо 20 хүрсэн юм чи үзэхэд яг хамгийн perfect нас гэсэн. Би ихтэй бас саяхан үзсэн шүү дээ. Би 19-нд үзсэн. Таа бараг 6 сарын өмнө үзсэн юм уу? Зөв. Миний хамгийн сүүлд үзсэн юм баха. Хэр таалагдсан? Ер нь бол нэлээд таалагдсан гэхдээ дуусаагүй. Төгсгөл нь одоо таалагдаагүй гэж байна. Харахгүй дээ. Японы аним season 2 хэрэгтэй юм шиг төгсөж season 2 хийдэггүй байгаа. Тэгээ season 2 зарим нь гараад ирэхээр амар сонирн болоо авчдаг тий. Тэт ихрийнхээ яриаг үргэлжлүүлцгээе. Тийм бид хоёр яаж хахад ингээд хамгийн юм энэ тентхи юм нийлж хоббатнаа. Ямар ч багтан сэдв үү? Зөв. За ChatGPT-гээс гарч ирсэн юмуд энийг. Танд ингээд ихрүүдийг ер нь амар зөвөр ингээд кино минон дээр яг гарсан юм шиг санагддаг уу? Надад амар тэнэгт санагдаад байдаг шүү дээ. Ингээд яг шоун дээр байгаа ихрүүд ингээд кино минон series дээр ингээд амар хачаа нэг тийм яг ийм ихрүүд байдаг уу гэсэн нэг тийм ерөөсөө зөв санагддаггүй надад. Нэг тийм стереотипикал ихрүүд гэдэг шиг ингээд нэг хоёр адилхан хувцалцсан эсвэл нэг бол шал өөр. Мэдгүй бид хоёр жоохон өөр гаж ихрүүд байж магадгүй. Эсвэл шоуны ихрүүд өөрсдөө итэрхээр гаж гэж нас. Тийм. Ямар ч нэг тийм индивидуализм тухайн хүн гэсэн юм байхгүй. Яг хоёр өөр ихэр байсан ч гэсэнтэй нэг тийм. Тэр сүүлд гарсан нэг солонгос хоёр ихэртэй кино байсан шүү дээ. Тэр баг мөндөө. За тэр бол нэр хамаагүй төхөн. Тий ихэртэй кинонуудаас хамгийн дайггүй болсон ихэртэй кино хаа. Ямар нэртэй байлаа тэр чинь. Харин нэрний байлаа. Би хоёр яаж хоёулаа нэр нь амар мөө. Хайжин.
Бараг болоод ирэх шиг боллоо. Just lay low. Or unwritten soul гэдэг. Our unwritten soul. Soul илүү. Тийм, or unwritten soul. Soul-ийн soul. Тэр бол амар зөв stereotype хийсэн л дээ. Яг ингээ би нөхий болж байгаа мэдж байгаа ч гэсэн нэг. Гэтэ яг бүр цэвэр тэгэж ингээд яг бас жоохон miscommunication хийх нь жоохон өөрснөгдсөн. Гэтэ бас тийм хүн байх хаа. Тийм хаа. Тэрнээс биш ингээд нөгөө юу вэ? Ихэр нь ингээд яг ингээд бүр гэрээсээ гарахгүй ангууд нь өөрийнхөө өсвийг хайжлаад ингээд attend class хийсэн нь бол бүр яг ингээд яг үндэ бол яг цагаад талахаар тийм хийхээр бол тийм хийхээр л гэсэн хоёулыг адилхан өстэй царайтай байсан бол. Тийм, хоёр адилхан байсан бол амар хийхээр. Яг ингээд би биндээ амар хар яар хийсэн мөртлөө ингээд би бинийхэнд яг царайг авах гэж амар determinationтэй. Тэр бол бүр амар ингээд харагдсан, үзэгдсэн санагдсан. Тэр ихтэй нэг ихэр дээр илүү төвлөрсөн санагдсан. Тийм. Тэр гэхдээ ер нь бол ихрүүд эсвэл бит хоёр амар нэгэндээ мөртлөө амар бас хар яар хийдэг. Гэхдээ бит хоёр communication арай сайтай байхаа. Тийм аа. Ер нь бол communication сайтай. Гэж би бол хэлсэн. Гэж нас. Тийм. Communication гэдэг бас дээшлэх гэж утсан юм чи. Тэг communication дээшлэх гэж байна. Хоёр бүр хэрэгтэй шууд зоддог төлөв өгдөг байсан. Я зодтолдог байх үед би бүр танд бүр амар дургу ингээд амар гомдчихсэн нэг л үе үедийн заяа бүр ингээд. Яг ингээд амар зодтолсон нь ш заяа ингээд. За хэрэлдэж байгаа солиотой юм шиг намайг алгадчихсэн байхгүй юу? Би бүр алгадуулж чадсан бол алгадаач гэж хусаадсан. Алгадуулчаа би бүр яг ингээд flabbergasted нэрэн гисэн бүр алгадчихж байгаа мó те. Тэр чинь бүр нэг заваа юмд бүр ингээд амар хош хавцдаг заяа. Яа! Бүр хаан яаж хор байна? Ямар шар байна? Тэд мах гэж байгаа юм шиг. Үхэр ухаж байгаа юм шиг л байна. Тэр чинь бүр миний хаалгыг бүтэн өшгөлж унгаасны дараа алгаж байгаа байхгүй ингээд ёо. Хаалгаа намайг боож унгасан штэ. Зэмсэс хаалгаа өшөглүүлж унгачаад тэрнээсээ илүү алгадуулсантай илүү шоконд орсон байх вэ. Тэгээд verbally чи бүр амар abusive заяа. Verbally хэрэлтэй багхгүй болохоор нь зогтлоо. Энэ бол ямар ч PG-13 юм бол энэ ярианд алга. За хэрэлтэйний яриач яах вэ? Гэтэ ер нь бол бид хоёр амар харьяар хийдэг байсан юм аа. Ихрүүдийн гайхам шиг гэж нас. Ой, гэтэ баг 18 жил гэрэлцэн хүмүүс тэгж хэрэлдэж догдсон бол үжээ салцсан байгаадгүй. Үнэн. Тэр бол бат те. Тэгэж буцаад бид хоёр шиг болохгүй. Тэрнээсээ сэхгүй гэж нас. Ихэр хүмүүс бол сэхэн. Рэгчтэй тогоош наанаас олж хэрэлдэж байгаа юм чи. Бид хоёр зүгээр хоол хийхээс болоод хийх. Хамгийн том хэрүүлийн их усэр хоол хийх. Oh my god. Ёо. Гэтэ нэг гоё юм нэг нь гэрээ цэвэрлж хаад нэг нь аягаа угаан нэг нь хоол хийж хаад нөгөөх нь аягаа угаачдаг гэсэн тий галтаа төллээ. Гэтэ хэсэг хоёудаа бүр ингээд ээлжилгээ болоод яг өөртөө хийх туртай мэй хийх явцсан чи бас арай гайг болсон тий. Тэр бол зүгээр next level type of shit байсан. Тэгээ хоёулаа ихрүүдийн гэрээтэй ш тэр гэрээ мэрээ бас л алсан гэрээ байлээ шүү. Бид хоёр бүр ингээд board дээр бичээ гарын үсэг дурцсан гэрээ байдаг бид хоёр. Тэр гэрээ зөв. Тэр гэрээний дөрвөн төрсөн юм. Хоёрын type-ны хүмүүс бас амар өөр. Тинтэй ер нь ингээд адилхан хүмүүс крашлгүй гэж асууж масан юм бол бас тий. Ер нь бол хоёр амар өөр type-ны хүмүүс таалаг. Type-ийн хүмүүс. Яг тэр ямаа хоёр заяа. Ер нь хоёулаа тэгж байгаа дараа нөгөө нэг хамт ахаараа нөгөө ингээд царайлаг өнгөрөх юм бол нэг балгана гэдэг тэрийг бараг хийх юм шүү.
тэрийг хийвэл тийм болох хаа. Яач уу? Та сая жоохон гацчихлаа. Тэрийг хийх хэрэгтэй. Тэр TikTok-ыг хоёулаа хийх юм аа. Болохгүй бол хоёулаа нэг өдөр гаргаж байгаа утсаа авч агаад гадаагараа. Хүмүүс рүү тэгээ камера харуулж байгаа харах юм уу? Тэгээ юм угаас угаад байдаг те. Тийм. Австралид яг нэг амар чийлдэнт гэвэл Японд бол арай л амар ширтүүлэх баха. Тэр метагийн сүүлд гаргасан би шууд ингээ камераар бичиж мичдэг AI орж мордог. Тэр би шилэг авмаар байна. Oh my god. Төвт. Би тиймэрхүү шилэнд зайдаг болсон л. Ясми. Анда шийтгэл юм шиг байна. Яа ямар аимшигтай юм бэ? Гэхдээ би харин ингэж гайхсан байхгүй юу? Энийг бараг ингэж дуусгая. Дуусах уу? Oh, what the fuck? Энийг дуусгая. Наад бичлэгээ зогсоо. Өөрий бэрээ. За баярлаа баяртай. За баярлалаа. Тань их ажилтаа.